Самицгано 10 дахь өдөр залбирлын 10 дахь өдөр маань эхэлж байна. Галзуу мэд итгэл. Энэ эмэгтэй намайг галзууруулах нь байна. Луг 18:5. Би бууж өгөлгүй залбирсан бэлсэн эмэгтэйн тухай зөвлөлт дуртай. Тууштай гэдэг үгийг хүндэтгэлгүйгээр хэлж байгаа юм биш л дээ. Гэхдээ энэ эмэгтэй галзуу гэж нэрлэх нь илүү тохирно гэж би боддог. Энэ эмэгтэй үнэхээр галзуу мэд. Гэхдээ шудраг зөв зөвлийн төлөөх галзуу байдал бол энэ ариун галзуу байдал гэж үзэж болох юм. Түүнд ямар шудраг бус үйл явдал тохиолдсныг бидэнд хэлээгүй. Зорилготой байжээ. Магадгүй гин буруугүй байхад нь хүүг нь гинт хэрэгт хэлсээр буруутхан хорсон байж болох юм. Магадгүй охиныг нь хүчирхийлсэн этгээд одоо хүртэл гудамжаар чөлөөтэй явж байж болох юм. Бид яг юу болсныг мэдэхгүй. Гэхдээ юу ч болсон бай, тэр үгүй гэсэн хариу хүлээж авахгүй байв. Шүүгч үүнийг нь мэдж байлаа. Тэр эмэгтэй шудраг ёсыг хүртлээ, эсвэл нас барах хүртлээ, эцсийн хүртэл явахаар шийдсэн гэдгийг, мөн шүүгчийн гэрээ тойрон ирүүлсээр байх болно гэдгийг шүүгч мэдэж байв. Тэр галзуу мэт эмэгтэйд бууж өгөх гэсэн зүйл огт байхгүй гэдгийг шүүгч мэдж байлаа. Харин шүүгч таны тухай үнийг мэддэг үү? Та ерөөлийг хэрэг хүсэж байна вэ? Гарц гайхамшиг хэрэг хүсэж байна вэ? Шөнөжин залбирахад бэлэн болтлоо, цөхөрсөн үү? Амлалтаа хэдэн удаа тойрон залбирахад бэлэн байна вэ? Өдрөө хүртэл заавал авчээ сална гэсэн тийм итгэл танд байна уу? Боломжийн хаалгыг хэр удаан догших вэ? Гар тань шалбарч, үе мөч тань өвдлөө? Эсвэл хаалгыг нураатлаа тогших уу? Ердийн бус итгэл. Тойрог зурсан хооныгийн нэг адил тууштай бэлсэн эмэгтэйн арга барил ердийн бус байсан. Тэр шүүх хурал дээр өөрийн илжээг хүлээж болох байсан. Шүүх ажиллагааны хувьд ч тэгэх ёстой байв. Шүүгчийн орон гэрт нь очсон байдал нь мэргэжлийн хил хязгаарыг давсан хэрэг байлаа. Үннийг хэлэхэд шүүгч түнд холбоо барихыг, гэрт нь очихыг хориглосон захирамж гаргаагүйд би бас гайхдаг. Гэхдээ энэ түүх Бурхны мөн чанарын тухай нэг чухал зүйлийг илчилдэг. Бурхан яс журам протоколд огт баригддаг. Хэрв тэр протоколд баригддаг байсан бол Есүс фарисеучуудыг өөрийн шавнараа сонгох байсан. Гэвч Есүс хэнийг хүндэлсэн бэлээ? Есүс фарисей хүний гэрт болсон найрыг дайран орж түүний хөлийг өнөд досоор доссон биеийн өмлөгч эмэгтэйг хүндэлсэн шүү дээ. Есүс 3 хэсэгтээ хослол өмссөн хуцтайгаа модонд тавьж түүнийг ганцхан удаач гэсэн харахын тулд хичээсэн татвар хураагчийг хүндэлсэн. Есүс найздаа туслахын тулд хүмүүсийн дарааллын урдуур дайрч орж зөрчиж бүр хүний байшингийн дээврийг цоолж найзаагаа түүний өмнө буулгасан 4 хүнийг хүндэлсэн. Мөн энэ сургаалт зөвлөлд Есүс тогшгоо зогсоогүй байснараа шүүгчийг хүртэл галзууруулсан тэр галзуу эмэгтэйг хүндэлсэн. Эдгээр бүх түүхэд нийтлэг нэг зүйл байгааг та ажиглаж байна уу? Галзуу мэт итгэл. Хүмүүс Бурханд хүрэхийн тулд цөхөрсөн байлаа. Мөн ер бусын арга хэмжээ авсан. Бурхан ч тэднийг үүний төлөө хүндэлсэн. Юу ч өөрчлөгдөөгүй гэж өнөөдөр ч Бурхан найрыг дайран орж модонд авирдаг сүнслэг цөхрөстийг хүндэлсээр байна. Бурхан өнөөдөр ч ёс журмыг үл том зоригтой залбирдаг хүмүүсийг хүндэлсээр байна. Бурхан өнөөдөр ч зоригтой, тууштай, нисшгүйгээр залбирдаг хүмүүсийг хүндэлсээр байгаа. Хүнд хүчтэй залбирах тухайд энэ галзуу эмэгтэйг жишээ болгон сонгосон байдаг. Хэрхэн залбирах, хүчтэй залбирах талаар энэ галзуу эмэгтэйн залбирлыг жишээ болгон тайлбарлсан хэлсэн байдаг. Түүний бууж өгдөггүй тууштай байдал нь шудрагаас ба шудрагус байдлын хоорондох цорын ганц нэг ялгаа байв. Залбирлын хүч үгэнд биш. Бидний залбирлын хүчин төгөлдөр байдал англи хэлний 26 үсгийн эсвэл Монгол цагаан толгойн, Монгол үсгийн цагаан толгойн ABVGD шиг
зөв дараалалаар эвлүүлж хэлэхээс огт хамаардаггүй. Бурхан бидний эхний үеийг эхлэхээс өмнө эцсийн цэг хаан тавигдахыг аль хэдийн мэдсэн байдаг. Залбирлын өргөнлөө нь үг хэллэхээс илүүтэйгээр эрч хүч, чин сэтгэлийн хүчээс хамааралтай. Энэ нь бидний юу хэлж байгаагаас илүү юу хийж байгаатай холбоотой. Зөвхөн залбираад хүлээх хэрэггүй. Үйлд. Амьдрал бид Бурханд үнэхээр нухастай байгаагаа харуулах шаардлагатай. Шийдвэрлэх мөчүүд ирдэг. Би ердийнхөө л бай гэсэн утгатай нэг юм ажил хэргийн энгийн нэг хэвийн бизнесийг хэлж байгаа юм биш. Үндэ ердийн үйл ажиллагаа зогсож байж бид жинхэнэ үйл ажиллагаа буюу эцгийн ажилд ордог. Тэр үед бид сүнслэг гайхамшигын ирмэг дээр зогсож байдаг. Ганцаа байх нь хэвийн. Josh Sexton Hot Carolina Relevant Church нэртэй нэгэн шинээр байгуулсан сүмийн пастор хийдэг байв. Бурхан энэ сүмд гайхалтай зүйлсийг хийж байв. Чуулганы хаалгаар орж үзэхгүй хүмүүс сүмийн танхим болгон өөрчилсөн дотор скейтбордын талбайд Есүс Христтэй харилцааг хойж авч байгаа гэд боддоо. Сонирхолтой юм тийм. Гэвч олон шин чуулганы нэгэн адил тэдний алсын хараа өмнөөсөө их байлаа. Нэгсний өөрсдөө байсан мөнгөний хэмжээнээс илүү давсан харьсан тийм том алсын хараатай байжээ. Circle Maker номыг уншиж байх үед Josh-ны санаа авчээ. Тухайн үед сүмийн түрээсийн $3,500 төлбөрийг төлж чадахгүй бол байрныхаа гэрээг цэцлүүлэх аюултай байв. Гэвч сүмийн нэгэн удирдагч болсон явдлыг ингэж ярьжээ. Josh намайг мөрөгдлийн үеэр урд талд гарахыг хүссэн. Тэр надад шүршдэг будгийн сав өгөөд тайзан дээр тойрог зурхийг хүссэн. Тэгээд Josh бидэнд Бурхан чуулганы хэрэгцээг хангах хүртэл тэр тойргоос гарахгүй гэж хэлсэн. Эхнэрийнхээ зөвшөөр дэмжлэгийг аваад тэр зөөврийн ариун цэврийн рүү хүртэл авчирсан. Түүнд байсан зүйл гэвэл зөвхөн Библи болон залбирлын тэмдэглэл байлаа. Өдөрт 3 удаа эхнэр нь түүнд хоол зүүн авчирдаг байв. Би харин эхнэртэйгээ хамт гудамжны нөгөө талд амьдардаг учраас хүүхдүүд нь тусалж байлаа. Одоо ч байгаа. Миний бодлоор Josh үнэхээр цөхрлийн зэгтээ хүрсэн тэр үед. Хэрв энэ зүйл бүтээгдэх ёстой байсан бол Бурхан өөрөө гарч ирж өөрийгөө хүчтэйгээр харуулах хэрэгтэй болсон. Ийм үнэлтийн үед Бурханыг хүлээсэн байна, залбирсан байна. Шийдвэртэйгээр зориулттайгаар үйлдсэн байна. Тэр Бурхан асар том зүйл хийх хүртэл тэр тойрог дотор үлдэхээр төлөвлөж байгаа гэж үнэхээр би бодож байна. Галзуу юм аа, тийм үү? Та ингэж чадах уу? Галзуу гэж юу? Эсвэл энэ үндэ галзуу биш юм болов? Ийм үйлдэл. Магадгүй бидний хэвийн гэж нэрлэдэг зүйл үндэ хитрхи доогуур түвшний хийм байдал байж болох юм. Тиймээс хэвийн мэд санагддаг зүйл маань хэвийн бус мэд харагддаг байж болох юм. Магадгүй бидний шинэ хэвийн байдал хэрэгтэй байх. Зоригтой залбирал, том мөрөөдөл бол хэвийн зүйл. Түүнээс бага зүйл бол хэвийн хэмжээнээс доогуур юм. Стандартаа дээшлүүл гэж ойлгох юм уу? Зоригтой залбирал хэвийн зүйл болон хувирмагц түүнийг дагаж ирдэг гайхамшигт вирусын харилцагч хэвийн байтгал зүйл болж эхэлдэг. Josh-ийн арга барилаас алдаа хайх хүмүүс байж болохыг мэдээж би мэднэ. Гэхдээ заримдаа та галзуу мэт эрсдэлтэй, сүртэй ямар нэгэн зүйл хийх хэрэгцээ хэзээ нэгэн цагт бий болдог. Тойрог зурсан хооны яг ийм зүйл хийсэн.
Тэр элсэн дээр тойроо зурж бороо орох хүртэл тойргоосоо гарахгүй гэдгийг зарласан. Санхедринийхэн түүний залбирлыг хэтэрхий зоригтой гэж үзээд түүнийг бараг хөөж залбирах эрхийг нь хасах гэж байсан гэд боддоо. Гэхдээ гайхамшигын эсрэг бас маргаж болохгүй гэжтэй. Түүний эрс шийдэмгий залбирлын үр дүнд бороо орсон. Эцэст нь хойныг нэгэн үеийг аварсан залбирлынхын төлөө хөндлөсөн юм. Шүүмжлэгчдээс буй. Үннийг хэлэхэд Санхедрин шиг хүмүүс өнөөдөрч байгууллага бүрт, урсгал чиглэл бүрт, чуулган бүрт, гэр орон бүрт, ажлын талбар бүрт бүхэл орчинд байдаг. Гэхдээ өөсөв хайгчид болон үргэлж өвөсгдөг хүмүүс таныг бурхан хийхийг дуудсан гэдгийг мэдэж байгаа зүйлээ галзуу мэд зоригтойгоор хийхээс тэдгээрээс зогсоохыг зогсоорой. Үннийг хэлэхэд сүмд дээрх сүм зүгээр нэг байрныхаа гэрээг дахин сунгаа зогсоогүй юм. Тэд итгэлийнхээ гэрээг дахин сунгасан. Сударт нэгэн хэм маяг дахин давтагддаг. Галзуу мэд гайхамшигтын үр жимс нь галзуу мэд итгэл байдаг. Хэвийн байдал нь хэвийн үр дүнг төрүүлдэг. Галзуу мэд итгэл нь галзуу мэд үр дүнг төрүүлдэг. Хэрэв бид Бурхныг ер бусын галзуу мэд гайхамшигтыг хийхийг харахыг хүсэж байгаа бол заримдаа бид өөрсдөө галзуу мэд зоригтой залбирал хийх хэрэгтэй. Зоригтой залбирал Бурхныг хүндэлдэг. За энэ ингээд 40 хоногийн залбирлын минь 10 өдрийн залбирал байлаа. За тэгээд бид бол замынхаа одоо 4-1 дээр бол ирсэн байна гэж ойлгож болох нь байна. За тэгээд энэ залбирлын одоо цоврал залбирал та бүхэн таалагдчих байгаа бол ингээд лайк дараад subscribe хийгээд найз нөхдөө бас хуваалцаарай гэж хүсэж байна. За баярлалаа.